Хичлэг сарын 1-нд орох юм чи тий. Гайхалтай. Мундаг юм би. Баяр хүргэе. Зинэл мундагт ингэж юм да. Баярлаа. Яаж ам шиг мундаг болох вэ? Манд нь тийм боломж байна уу? Чи ингэдэг шинэ найз хүн болооч тэгвэл яг мундаг боллоо. Тийм. Чи найз хүнт болохоор мундаг байгаа юм тий. Эртний хэлцгэлтэй. Найз хүнээс ол хамтаа суухгүй ч. Бидний зүгээр яг зэрэг зөвлөж. Бэсэг усаа мараад таймолж. За зөндөл бол интрот бол эхлэе гэж. Чи тим юм хийж гэр бүл сүтгөөч. Харж лээ. Дараагийн дугаар чамаг ямар нөөрт зэрэгтэй байх нь. Яав эхлэлтэй. Бодож штэ, бэлж штэ, хичээж штэ. Ийм аврах юм гэж байна. За шинэ 7 хоногийн мэнд, шинэ сарын мэнд энэ 7 хоногын шинэ дугаарыг хэлцгээе. Энэ л амархан л байсан биз дээ. Баяр хүргэе. Өнгөрсөн 7 хоногийн долларын индекс дээр харьцангуй хөдөлгөөн багтай. Намуухан 7 хоног болж өнгөрлөө. За том мэдээнүүдийн дараах дараагийн мэдээний баг дундах 7 хоног гэж хэлж болохоор байх. Ягаад тэгэхээр шинэ сар гарсан хамгийн ихний 5 дахь non-farm мэдээ гарахаар хүлээгдэж байгаа. Тэгэхээр бас тодорхой хэмжээнд жоохон хөдөлгөөнүүд сул байсан юм болов уу гэж бодлоо. За долларын индексийн 7 хоногийн хөдөлгөөн. За ерөнхийдөө өмнөх хөдөлгөөнөөсөө нэг амар холдож амжаагүй учраас таамаг нэг амар өөрчлөгдөхгүй болов гэж бодоод байна. Гэхдээ өмнө таамаглаж ирсэн рейнжнээс стри явцсан. Гэхдээ энд бас нэг юм дэшээ задрах магадaltaй паттерн үүсээд байгаа учраас ерөнхийдөө хол доошо унцдахгүй байх гэж бодоод байна. За буцаад энэ паттерн дэшээ стрит буцаад одоо яг сайдвейс трендэн дотор ороод ирэх юм бол ерөнхийдөө баг ирээд дэшээ явах магадлал нь арай өндөр юм болов гэж анзаараад байна. Тэгээд яг баталгаа маань хараахан бүртгээгүй. Тэгээд энэ паттерн дэшээ сэтэрчих юм бол энэ дэшээ сэтэрчих юм бол ингэж дэш нь гаргаж ирээд за паттерн дээрээ ч юм уу за эсвэл зүгээр харж байгаа дэжгүй support resistance дээр ерөнхийдөө дэшээ хөдөлгөөн магадлалын хувьд арай өндөр юм болов гэж бодож байна да. За миний бодлохоор 5 цагийн бүсийн шал дээр нэлийн зууралтаад байгаа тэгээд зургал гараад байна л тэгэхээр ер нь яг энэ урттай энэчээс явж чадахгүй бол буцаж орж ирэх магадaltaй тийм хөдөлгөөн бол гарах хандлага байж болох юм гэж хараад байна. Тэгэхээр доотын нэг хэсэг бол байна. За хамгийн хоолтой магадгүй ихний ээлжинд доош нь очичоод за хэрвээ буцаж орж ирэх үед юм баян хөдөлгөөн байж болох уу гэдэг хөдөлгөөн бол дараагийн хөдөлгөөнд гарчод байна миний хувьд бол. Нөгөө талаараа долларын индекс маань бас энэ хавцаа нэлээд зууралтай байгаа учраас тийм одоо юу гэдгийг нэг чиглэл рүү шууд явна гэдэг бол хөдөлгөөн бол гаргахад нэлээд риски эрсдэлтэй байдаг. Тэгэхээр зураглалд бол энэ ч бол нэг хэлбэрийн баланс үүсгэж явчих болов уу гэсэн боловчиг. За энэ маань ер нь хөл зураглал нь өөрөө тасраад за энэ хавцаас ер нь бол арай өөр бас бүтц үүсэх боломжтой тийм зураглал үүсээ явж байна гэж хараад. Тэгэхээр энэ зураглалуудыг ямар ч харъя. Тэгэхээр тэгжээж дараагийн шийдвэр бол гарах хөдөлгөөнтэй байна. Тэгэхээр ойрын хугацаанд бол долларын индексийг энэ 7 хоногийн 5 дахь мэднээс эхлээд ер нь бол шинэ сарын мэдээнд эхэлж байгаа учраас тэр мэднээс илүү одоо мэдээлэл аваад арилж яхад нэлээд одоо тулгуур үзүүлэлт болов уу гэж бодож байна. Тэгэхээр тэгээд болохоор рейнж хөдөлгөөн. За тэгээд хэрвээ доошо энэ хүртэл явж чадах юм бол ямар ч хэсгийн шалны хөдөлгөөн гэж нэг үзээд арилжаад төлөх сонирхолтой бол байна. Тэгээд буцаад том зэгийн хувьд бол ялцчихгүй энэ хэсгийн доовыг бүр сэтэлүүлж орж ирээд ч юм уу тийм чинээс за эсвэл энэ авиас ч юм уу нэлийн том зэгийг арилж ирэх бол нэлийн дэж свингийн арилж ч юм уу эсвэл өөр нэг импульс хөдөлгөөн өөрчлөгч байдаг тохио авах боломжтой бол өнцөг гараад байна. Бүр нөгөө талаар явах үе чи өөрөө бүр энэ явцсан гэж юм ингээд зурлах хүсэхгүй те. Тиймэрхүү байна да. Nasdaq. За Nasdaq-ийн үчи. За Nasdaq-ийн хувьд болохоор өнгөрсөн 7 хоногт нэг дээдлийн бүс төр ирчээд байна. За тэгээ энэ чинь нэг рейнжилж байгаа дэше гарах болов уу гэдэг хөдөлгөөн бол яригдчихсэн. Тэрний маань ямар ч сан гараа авцсан. Буцаж ирж шалгаж байгаа нэг хөдөлгөөн бол одоогийн байдлаар харагдаж байна.
Тэгэхээр хэрвээ энэ өөрөө нэлээд сайн тааз болж чадах юм бол чинээс дахиж нэг энэ дээдлийн хөдөлгөөнөөр нэг ялжны цаг дээр болохоор нэг хэсгийн өсвөр бол харах сонирхол бол байна. Нөгөө талаараа дан ганц энэ бүсийг дээшээ харахаас илүүтэй бас нөгөө талын төлөвлөгөө бас төлөвлөл бас зүгээр болов гэдэг бүс бол байгаа тань. Яг тэгэхээр энэ хөдөлгөөн маань дээшээ гарч ирчээд ер нь бол нэлээд доороос үсэн импульсийг харахад бол нэлээд хандсан хөдөлгөөн бол байж болох уу гэдэг бол өнцөг гарч иж байна л. Тэгэхээр өмнөх хөдөлгөөн маань ч гэсэн ер нь бол тийм энэчээс гарч ирсэн импульсийн хөдөлгөөн энд гарч ирсэн импульсийн хөдөлгөөн ер нь бол нэлээд төстэй. Тэгэхээр яг энэ дээр орж иж байгаа коррекшн хөдөлгөөнтэй адилхан энэ нэг бүтэц зүйр орж ирэх боломжтой тийм үе байгаа учраас энэ дээр бас боломжтой байна л. Тэгэхээр хэрвээ энэчээс эсэргүүцэл авч чадаад дэш явах юм бол ямар ч дээдлийн бүс рүү харилцаж төлөвлөнө. Нөгөө талаараа иш ороод ирэх юм бол за энэ хэсгийн доо хэлбэрийн зураглалыг эвдүүлж ийшээ энэ чинь пулбакнаас оролдол хийх сонирхол байна. За хэрвээ ингэж чадах юм бол ер нь нэлээд дайггүй бүсийн арилжаанууд бол томсгийн хувьд бол нэлээд дайггүй импульсийн хөдөлгөөн бол хийж болно. За нөгөө талаараа энэ маань өөрөө сайн шал болоод буцаж гарч ирэхийг гэсэн үг бүсгүй учраас ямар ч энэ бүсийг бол нэлээд сайн харах сонирхол бол байна. Тэгэхээр энэ бүснээс эсэргүүцэл авч аль талаас илүү авахаас амаараад харилцааны төлөв бол гарах сонирхол бол байна да. Хэрвээ яг долларын индекс мөн доош хунаад явчих юм бол нэг талаараа энэ хэвээс нэг арилжааны томцгийн хөдөлгөөн бол төлөх нэг 200-300 пип бата төлөх бол арилжаад бол байна. За нөгөө талаараа энэчээс явах юм бол дээш нь дахиад нэг эхний ээлжинд бол энэ хай за энэс сэтгэлээ гарч ирэх юм бол энэ дээдлийн хэсэг рүү бол арилжаад төлөх тийм харж байна да. За би өнгөрсөн 7 оны таамагн дээр за нэг таазан дээр ирсэн байгаа. Эндээс пулбэк аваад унж магадгүй гэсэн. За ерөнхийдөө пулбэк аваагүй чиний хэлснээр энэ жил жоо явжлаа та. За тэнгууд одоо энэ спорт resistance маань буцаад одоо гин таазан маань буцаад шал болж магадгүй. За тэгээд буцаад яг нөгөө паттерн гэж өнгөрсөн дугаар дээр ярьжсэнтэй адилхан ерөөд зөвхөн 3 дахь тооч руугаа орж ирж ээж магадгүй. Гэхдээ арай л хол харагдаад энэ бүсийн pullback вообще импульс нь өөрөө ингээд засвар игээд дахиад импульс яваад засвар яваад импульс гээд харангуут импульсийнхаа биеиг буюу одоо холыг харахаар ингээд жижигсээд байгаа. Ингээд жижигсээд дахиад жижигсээд тэнгуут энэ дээр ингээд за баяруудын хүч жоохон ханжээж магадгүй. За гэхдээ одоо эн чинь буцаад дээш нэг импульс явахаараа өмнөх импульсээс том байж чадах нь үгүй юу гэдгийг бас нэлээд анзаарах гэж боддог энэ. За яг өмнөх таазаа шал болгож байгаатай зэрэгцээд жижиг цагийнхаа трендing шал болж магадгүй бүсчил төр ингээд ирсэн. Ерөнхийдөө тэгэхээр ингээд өнөөдөртөө ч юм уу маргааш та ингээд энэ байсны бай шалгаад үзэхэд бол нэлээд цэвэрхэн цэг гараад ирсэн. Тэгээд доошоос итрэх юм бол гэж бодохоор юу гин доовоо хэвдүүлээд pullback харуул илүү зүгээр болов гэж бодсон. За энэ дээрээсээ short хөдөлгөөнийхөө доошоо хөдөлгөөнийхөө импульсыг тоолохоор за энэ том lag copy-дод авах юм бол хөдөлгөөн арай ханаагүй. За энэ хөдөлгөөн хандчих юм бол буюу энтэйгээ адилхан явчих юм бол энэ тренд лайнаас сэтгэлээд ороод ирж байгаа. Тэрнийхэн дараа буцаагаад энэ тренд лайныхаа pullback-ын дээрээс нь арилжаанд орвол бас нэлээд эвтэйхэн цэг болох байх. За гэхдээ энэ pullback өөрөө ингээд явахаараа нэг онцлог нь нөгөө доовоо хэвдээгүйгээр буцаад эргэж явах боломжтой учраас энэ дээрээс яг одоо эсэргүүцэл аваад унахгүй гэдэг нь жоохон магадлалын хувьд бол багассан. За гэхдээ шалгаад үзээд зүгээр рискээ бариад шалгаад үзье гэж бодож байгаа нэг зэсийг бол болоод байна. За яг том дээдлийн 3 дахь тооч руугаа ирнэ гэхээр нэлээд рейнжилжиж ирэх болов уу? Ягаад рейнжилжиж ирэх юм магадгүй чараад байна гэхээр энэ өөрөө бай хөдөлгөөн маань хүчин сулраад байна. Дэшээ стрэх болгондоо хол явж байгаа болоод байгаа учраас энэ дээр жоохон одоо доошоо correction ороод ирж магадгүй. За тэгээ энийг ерөнхийдөө хаана байгаа юм бэ гэж харах юм бол одоо эндээс хажуулж штэ. Ингээд дээшлэгдсэн тренд одоо юу гин ногоон кандилууд нь жижигсээд нийт хол одоо PPR-ын тоолох юм бол жижигсэж жагаад энэ дээр нэлээд рейнж явж яснаа тодорхой хэмжээний юм удаа хугацаанд үргэлжилсэн эсрэг хөдөлгөөр ороод ирж штэ. Тэр яг энтэйгээ ингээд бүтцийн хувьд амар нэлээд төхөм хөдөлгөөр ороод ирж байгаа учраас жоохон бай хөдөлгөөн маань саарад байна уу гэж анзаараад байна гэх юм уу да. За тэгэхээр энэ 7 хоногт бол нэг бай шалгаж үзээд за тэгээ доошоо стэрчих юм бол pullback-а хүлээж идэл баг мэдээдтэй гараад өдөр мэдээний хөдөлгөөн жоохон шинжилгээ эвдээд явчихж магадгүй яагаад тэр non-farm бас савлгаа оруулаад ирэх боломжтой гэж хараад байна л да. Окей. За алтан дээр за gold мөн л
өнгөрсөн 7 хоногт дахиад шинэ түүхэн тэгээ таньшуудаа хийсээр явсаар хагаад өнөөдөр л жоохон засвар орж ирж байна. За миний өмнөх таамаг бол Сиренийхаа медиандар тулгуурлагдсан байсан. За гэхдээ медиантайгаа ерөнхийдөө харьцалгүйгээр нэг доошоос төрөх магадaltaй патернээс нь тэрийгээ сэтэлчээд за тэгээд нөгөө яг саяны pullback гэж ярьдаг шиг доо боёв дүүрээ буцаад дээшээ гараа явцсан. Энэ дэр мөн л бас яг оновчтой оролт бас барьж авч чадсангүй нэг стоп лосс захиулсан байгаа. За харин одоогийн юун дээр болохоор хөдөлгөөн дээр болохоор нөгөө яриадсан Сирений медиан дээр мань ирж байна. Ерөнхийдөө бас тийм ч муу биш гэж хараад байгаа. Энэ медиан нэлээд сайн тасварын худал support болон resistance болж өгöd байгаа. За тэгээ энэ дээр хүрээд ирэхээр нь харъя. За бүтцийн хувьд бол бас нэг юм дэшээ задрах магадaltaй патерныг нэлээд дажгүй үсгээд явж байна. За гэхдээ мөн л адил 2-2хон хүрэлттэй патерн зорцсон учраас магадлал нь жоохон багасч магадгүй. За тэгээ энэ дээрээс нэг бай шалгаж үзээд тэгээд доошоо ороод ирэх юм бол саяны долларын индекс буцаад рейнж рүү орж ирээд өсчихэж магадгүй. Тэгэх юм бол энэ маань доошоо нэг стейж орж ирээд pullback гарна. Энэ Сиренийхаа медиан дээрээс харж агаад доотлын SB line 2 гэсэн л үгээс хэлээ хараад за энийг эсдэрч чадах юм бол Сирений доотлын parallel line бас нэлээд дажгүй байгаа. Энэ parallel line руугаа харахаар жоохон swing маягийн за магадгүй хэдэн 7 хоног барих арилжаа болчихж магадгүй. За яг том хөдөлгөөнөд орох юм бол алтан дээр бол 1-2 хоногтой бол ийм хөдөлгөөн явчихна. Гэхдээ жоохон цэцрүү хөдөлгөөнүүдтэйгээ яваад байгаа юм бол тэгж амар хурдан ороод ирэхгүй болов уу гэж бодоод байна. Бас яг л одоо өнөөдөртөө ч юм уу маргааш та нэг цэг шалгаад үзэх боломжтой. Цэгүүд дээр хүрээд ирсэн байна гэж харж байна да. За миний хувьд болохоор алтан дээр зурагл дээр ер нь бас адилхан хүлээгээл байна л да. Тэгэхээр жижигхэн арилжаанд бол хийгдээл яваад байх төлөвтэй байна. Тэрнээс өмнө бол ер нь бол том зэг арилжаа хийх арай болоогүй миний хувьд бол харагдаж байна. Тэрнээс өмнө яг 17 мэдэн чартан дээр бол хэд хэдэн бүсийг бол шалгах боломжтой бүсүүд бол харагдаад байна. Тэгэхээр тэр бүсүүд ямар цахны хэлжнийг тооч хийгээд шалгаад яваад тах шүү. Тэгэхээр энэ хэсэгт ч гэсэн юу нь бол одоогийн байдлаар рейнж хөдөлгөөн жижиг үзэг хөдөлгөөн үүсгэл нь бол илүү арилжааны төлөөс гарах төлөвлөгөөтэй байна. За хэрвээ ерөөхдөө энэ зурагт маань энэ бүсийг арилжаа хийгээд сайн эсрүүцэл өгчих юм бол энэ дээр гарч ирж байгаа байдаг бол одоогийн байдлаар дээр ярьж болчиход байгаа. За тэрнээс өмнө бол илүүтэй ер нь ийм дажгүй гэсэн шалын хэсэг дээр л арилжаа хийнэ гэхээс биш өмнөх арилжаануудын одоо зургалтай харьцуулахад арай залуу буюу шинэ зургал гарч учраас арилжаа их нэлээд рисктэй миний хувьд байна. Тэгэхээр алтан дээр илүүтэй энэ хэсгийн дээр арилжааныг шалгаж үзүүл дэше гарч ирэх үед нь үзэх сонирхолтой байна. Тэрнээс өмнө л арилжаа алтан дээр өдрүүдэд болоод за мэдээ гартлын мартсан төлөвлөгөө бол арай гараагүй байгаа. Яг дээр арилжаан дээр бол арай доош нэг хөдөлгөөн гарч ирэх тийм үнцэг байж болох хөдөлгөөн бол байгаа. Гэхдээ тэрийг арай баталгаатай болгосныхаа дараа ярил зүгээр болох уу гэж бодож байна. Тийм л энэ алтан дээр бол одоогийн байдлаар том зэгийн арилжаа богоод тийм урт хугацааны арилжаа бол төлөвлөх сонирхолтой лээ. Дээр ирж илүү төлөвлөж явж байна да. За надад ойрд арилжаа хийгээгүй валютууд дээрс паунд австрали доллар нэлээд гоё арилжааны нөхцөл бүрдсэн харагдаад байгаа юм. Тэгээд энэ стапа бас танилцуулж энэ дээр тулгуурлаад би бас яг одоо хүлээж байгаа байхгүй. Нэлээд гайгүй бариул барьцгаар арилжаа байж магадгүй шүү дээ. За мэдээч дээлигээр нь харчих. За дээли дээр бол дээшээ явж байгаа. За яг уу ийм нэг доошоо задрах байж магадaltaй патерн дотор яваад байгаа. За гэхдээ дээлигийн патерныг хүлээх юм бол амар удаа үлээ. Тэгэхээр юу энэ явж байгаа чиглэлийнхэн дагуу дээшээ арилж байгаа шалгаад нэг үзчихье. Тэгээ патерн нь бол хизээс тэрхийг бол мэдэхгүй шүү дээ. За 2 цаг нэг өдөр төр ингэж. За 2 цаг дээр анзаарангууд 2 цагийнх маань өөрөө бас ингээд тодорхой хэмжээнд дээшээ тренд явж байгаа. Явж исэн. За тийм маань ингээд буцаад доовоо өвдөд ингээд доошоо эргэцэн юм шиг харагдаж байгаа боловч буцаад патерн дээр харахаар нэлээд дажгүй. За сая бол 3 дахь тоочоо ингээд өнөөдөр хийж ин л да. 1 2 3 дээр 2 цэвэрхэн тоочтой. За тэгээд 3 дахь тооч нь өмнөх нэлээд сайн шал болж исэн ийм цэг дээр жоохон стрээд эргээд ороод ирчих واخхой. За тэгээ 15 минут руугаа жижиглээд харах юм бол юу болж байгаа нөхөр энд нэг юм трендийн төсөөл дүүсчиж магадгүй патерн үүссэн. Тэгээ дэшээ гарч ирээд явж гин тэнгууд 15 минутын дээрээ эхний ээлжний даваа ингээд хэвтцэн. За тэнгууд энд шалтгаал солигдсон байж тээ. Одоо тэнгууд нэг оролтоос оцорсон бол энийг дэш нэвдүүлээд за магадгүй энэ дээрээс тэгээ доош нь энийг нэвдүүлж агаад хоёр дахь оролт нь
энэ хавьяас гэж таамаглаад байна. Мгм. Буюу яагаад эндээс гэж хараад байна гэхээр энийг доошоо унсан ч гэсэн би энэ доовоо эвдэхгүй гэж анзаараад байгаа байхгүй. Энийг эвдэхгүй. Тэгэхээр ийм хоёр оролт хийгээд за тэгээд ерөнхийдөө энэ хоёр оролтын аль нэг нь ингээд дээшээ гарч ирээд оролтоо хийчих юм бол нөгөө цаг хоорондынхаа хамаарлаараа жижиг цагийн дээшээ эргэчихэж байгаа юм. За 2 цаг дээр бол жоохон юу явчихж байгаа гэсэн үг. Дунд цагийн энэ доошоо уналтыг л жоохон сөрж байгаа. Энэ дээшээс патерна дээшээс сэтэж гарч ирээд энэ таазуудыг л хэрвээ свинг барихаар бол энэ таазуудыг анхаарна. Энэ таазыгаа дээшээ нэлээд хүчтэй сэтгэлээд явуучих юм бол тодорхой хэмжээнд свинг арилжаа барьчих боломжтой. Тэр болтол хэрвээ эндээс оролтоо хийчээд энэ тааз руугаа ирээд одоо ирж явах явцдаа буцаад жижиг цагийн тренд маринд буцаад доошоо ирэх юм бол тэрэн дээр жоохон break even-ээ зөөх ч юм уу эсвэл лот мотоо таллаад хуваах гэдэг ч юм уу тэр арга хэмжээнүүдээ авсан дээр тэр болтол энэ таазуудыг эвдээд чадах юм бол дийлэгээрээ нэлээд дажгүй свинг арилжаа явуучих бах. За миний таамагаар бол өмнөх энэ сайн таазан дээрээ ирлээ гэж бодоход 300 пипний хөдөлгөөн байгаа. Тэгэхээр миний ярьцах 10 арилжаа бол хийж нэлээд боломжтой юм сетап паунд австрал доллар дээр ойр арилжаа хийх госол дээр гарч ирж байна гэж харж байна да. За, миний болохоор би нөгөө биткойн л ярих гэдэг юм л та. За, өнгөрсөн 7 оны зурвал дээрээс харахад бол за энэ доог сэтгэлээд гарцсан гэж хараад байна. Тэгэхээр Битэрний хөдөлгөөний налган дээрээс ер нь бол юу авах гэдэг нь гэхээр энэ хэсгийн пулбэкний хөдөлгөөний бол энэчээс илүү харах гэдэг гэсэн үг. Хэрвээ энэ хөдөлгөөнөөс хэрвээ явж чадаад энэ дээр нэлээд одоо юу гэдэг эргэлзэж үзэх юм бол илүү энэ нөгөө ад битэрэн ч юм уу тийм энэ дээр коррекшн хөдөлгөөн гарах тийм хөдөлгөөн бол биткойноор хүлээж авах оролт хийх боломжтой хөдөлгөөн бол байна. Нөгөө талаар яг энэ дээр нэг тийм эргэлзэж төрүүлүүлсэн нэг зураг байгаа нь юу гэхээр за магадгүй энэ зураг маань өөрөө ингэж гарч ирээд энэ зураг байх боломжтой. Тийм үнцэг бол гарч ирчээд байгаа. Тэгэхээр энэ зураг дээрээс бас өөр мэдээлэл бус авахыг үгүйсгүй тийм хүмүүс. Тэгэхээр энэ зураглалын үж гэсэн ийм мэдээлэл бол байгаа даа. Өнөө өглөө өчтөр орооноос ер нь бол энэ арилжааны сетап бүрдсэн. Яг энэ зураглалын хувьд бол тэгэхээр энэ чинь арилжаа хийгдсэн байх юм бол магадгүй энэ хэсгийг эвд чадахгүй гэдэг үнцгээс байх юм бол илүү энэ хэсгээс дахиад нэг баян оролт хийх боломжтой тийм бол үнцэг гарч ичээд байгаа биткойн дээр. Тэгэхээр аль зураглалыг илүү ашиглах сонирхолтой байгаас хамаарат нөгөө оролтууд нь хөдөлгөөр харж байгаа онцгой хөдөлгөөр болчихлаа юм л да. Тэгэхээр биткойн дээр ямар ч би бол өмнөх зургал дээр илүү ажиллах сонирхолтой байгаа учраас одоогийн байдлаар энэ доомыг эвдсэн гэж үзээд тэгэхээр энэ дээрээс илүү пулбэкний арилжаа хийх сонирхолтой бол байна биткойн. Тэгэхээр нөгөө талаараа ч гэсэн биткойн өөрөө илүү өсөлттэй байгаа болов гэдэг бол үнцэг байгаа учраас илүү энэ хэсгээс нэг оролт за хоцорчлоо гэж бодоход илүү ийм зургал дээрээс энэчээс риск за энэчээс гадаадарлаа гэхэд энэчээс пулбэкний оролт бол биткойн дээр төлөх сонирхолтой бол байна. За тэгээд нэлээд ажгүй оролтууд бол биткойн дээрээс үүсэх боломжтой тийм зургал бол авч ирнэ гэж хараад байна л та. Наад сайд вэс чинь тодорхой юм бол дээш бас тийм нэлээд явж явж магадгүй л энэ тийм ч өөрөө за тэгэл нөгөө магадлалын үед бол илүү энэ хэсэг рүү 71,000 ч юм 72,000 гэдэг ханш руу нэлээд хөдлөх боломжтой хөдөлгөөн бол харагддаг байгаа учраас энэ чис нэлээд том хөдөлгөөн байх боломжтой л 10 10 13 4 тий гэж харж байна да. Окей. За өмнөх бичлэгэн дээр нэг хүн USD зар дээр шинжилгээ хийх боломж байна уу гэжсэн тий. За чи USD зар дээр за USD зар дээр болохоор нөгөө байн хардггүй ч гэсэн яг нь өөрийнхөө өнцгөөс харах юу гэдгийг арилжааны юу гаргаж байгаа юм л да. За нөгөө нэг талаараа бас нэлээд сонирхолтой тийм бүтээгдэхүүн бол харагдаад байгаа. Яг л ренжийн хөдөлгөөн бол яг байж болох үс сүүлийн нэлээд урт хугацаанд бол бас харагдаж байна тий. Тэгэхээр энэ чинь сарахад бол нэлээд том цагийн ренжийн хөдөлгөөн бол ойролцоогоор бараг 900 өдөр шахуу том хөдөлгөөн бол харагдаад байна. За дээрэс нь энэ хэсгийн шал руу өөрөө ирж байгаа хөдөлгөөн бол харагдаж байна. Тэгэхээр миний бол илүүтэй энэ хэсгийн бүсээс илүү энэ чи нэг баян арилжааны риск үрэх сонирхолтой байдаг. Тэгэхээр энэ хөдөлгөөн бол илүү харах дэн арилжааны зургалт бол харах сонирхолтой байна. Хэрвээ магадгүй энэчээс нэг задралт энийг нэг эвдлээж үтээ задралтан дээр нь пулбэкийн сорс оролт байх үгүйсгүй тэ хүмүүсийн. Тэгэхээр энэчээс орсон бол магадгүй энэчээс нэлээ харж болох үс нэг бүс байгаа учраас энэ дээр риск менежлэх сонирхолтой бол байх юм бол гэж хараад байна л да. За тэгэхээр нэг талаараа ди том хэсгийн арилжаан дээр бол би илүүтэй risk entry маягийн энэ хэсгийн бүснээс арилжаа хийх сонирхолтой бол
миний хувьд харж байгаа гэсэн. Энэ дээр яг мэдээж жижиг цагийн альчны зурвал болоод доовын хөвтөлтүүд бол шаардлагатай. За нэг талаар яг энэ өөрөө энэ хэсгийн шалны хөдөлгөөн дээр буцаж pullback хийх юм бол магадгүй нэлээд жижиг stop lossтай ярилцаа хийх боломжтой байдаг учраас энэчээс орж хэлж бодоход за яг макстай энэ ч тавих бол хангалттай. Ялцгийн төлөвлөгөө бол үүсчдэг. Тэгэхээр иймэрхүү зурагт дээрээс арилж хийх бол том цагаас жижиг цагаар хөрвөөд харах юм бол иймэрхүү арилж хийх боломжтой тийм зураг харагдаад байна л та. Тэгээд нөгөө талаар яг энэ өөрөө бас нэлээд сонирхолтой нарийн тренд лайнтай зураг одоо юу гэдэг бүтц үүсгээд яваад харагдаад байна. Тэгэхээр энийг сэтэлж чадах юм бол бүр илүү гоё арилжааны бүтц үүсгээд явах болов уу гэж хараад байна л да. Тэгэхээр энэ чинс буцаж ирлээж гисэн энэ хэсгийг одоовыг хөвтөд ингээ бүр илүү гоё явбал арилжааны төлөв бол баяа барих тийм үнцэг бол үүсчихдэг. Эст заар бол нэлийн чоппер хөдөлгөөнтэй байж болох үзэж гисэн. Нэг явчих юм уу сайн авчих боломжтой тийм хөдөлгөөн бол харагдаад байна. Тэгэхээр тийж харж байна да. За би болохоор яг дунд бөгөөж баг цагийн шинжилгээ хийхэд жоохон хэцүү санагцсан. Ягаад тэгэхээр амар их сайдвейс яваад байгаа. Тэгээд за яг сэрээ зураад арай нэг юм магадaltaй дайггүй гарахаар юм байна гэж харсан. За нэг ийм сэрээ зурцсан 1 2 3 дугаар зэгээ хатгацсан. За SB line энд нэг SB line авцсан. Арай олон тоочтой. Ингээд 2 3 тоочтой. За одоо энэ дээр ирсэн. За тэгээд хамгийн ойрхон буцаад хурж болохцсон. Энэ жоохон дээр ийм SB line байна гэж харцсан байгаад байгаа. За тэгэхээр яг энэ сэрээгээр унших юм бол одоо энэ дээр нэлээд рейнж үүсч байгаа доошоо унтсан. Тэгээд доошоо импульс явж байгаа. За тэгээд тэр импульсийн цэцрийн хөдөлгөөн энэ SB line дээрээс очиж яаж магадгүй. За тэгээд импульсээ тоолох юм бол өмнөх энэ одоо импульсээ аваад үзэхээр ингээд тийшээ яваад хандсан байрын ажиглагтаад байгаа. Тэгэхээр энэ дээрээс явж байгаа хөдөлгөөн одоо зүгээр нэг өдрийн нэгэн түүхэл үүсэж шүү дээ. Нэг өдрийн. Ингээд тийшээ явж байгаа ч гэсэн энэ бас тодорхой хэмжээнд 2 3 өдөр үргэлжлээд тийшээ гараад ирж магадгүй шүү дээ. За тэгээд энэ хоёр дахь энэ SB line руу ирээд ямар одоо хөдөлгөөн хийх нь харъя. За тэгээд цаашлаад бол медиан дээр бол яг үн ерөөдөө сэтэрчдэг бол стрейт лайн л да. Тэгэхээр би медиан дээр бол цэвэрхэн авахгүй болов гэж тань жоохон зунгаар л да дээшээс сэтэрсэн ч юм уу. Эсвэл доороо дутуу өрдөх ч юм уу. Тийм хөдөлгөөн үүсэх байх. Тэгээд impulse correction impulse гэдээ яваад дууссан болохоор ерөөдөө одоо энд бол нэг юм цэцрийн хөдөлгөөн явж байгаа стрейт явцсан ба шүү дээ. Sideways trend яваад impulse correction impulse гэж явцсан. Тэгээд иймэрхүү юм үүсэх нь одоо нөгөө магадлалаараа харахад энэ дээр нэг юм бүтэн импульс correction импульс явцсан бол дээшээ буцааж явах юм баг цагийнхаа доовыг эвдсэн ийм хөдөлгөөн явж ижил магадгүй гэж анзаарагдаад байна. За тэгээ энэ нь бол яг юм sideways үүсэх нь эсвэл доовоо эвдсэн юм correction орж ирэх нь ерөнхийдөө бол correction орж ирэх цаг нь болцсон болов гэж анзаарж байна. За тэгтээ тэрийг бол одоогийн байдлаар бол SB line дээр болон импульсээ тоолоод гаргаад ирсэн. Яг ийм заар мартай хослол буюу миксодог хослолууд дээр жоохон анхааралтай байхгүй бол спред жоохон өндөр ялангуяа мэдээцтэйний үеүүд дээр буюу маркет нэгдэж хаагдах үе дээр спред жоохон бусад хослолуудыг бодох юм. За жишээл алт евро USD, pound USD ч юм уу те. Нөгөө түгээмэл арилжаалагдаг хослолуудаа бодох юм бол спред жоохон өндөрт хэлчих гээд байдаг. Тэгээд дээрээс нь swap бас жоохон анзаарах хэрэгтэй. Санагдаад байдаг. Swap-ууд нэлээ өндөр. За одоо бидний арилжаадаг түгээмэл арилжаадаг бүтээгдэхүүнүүд бол swap бас нэг тэгж тооцоолохоор их байдаг шүү дээ. Тэгтэл exotic ослууд маань болохоор нөгөө swap spread эдгээр нь жоохон өндөр. За тэгээ volume бас жоохон багатай. За тэгээд доллароо бас төлхөө дагаж хөдөлж иж магадгүй. Ягаад тэгэхээр валютын хувьд бол доллар нэрээ тийм хүчтэй. Тэгээд их мөнгө эргэлддэг volume өндөртэй шүү дээ. Яаж ч утсан. Тэгэхээр доллароо дагаад бас хараад иж болох байхаа гэж л одоо одоогийн байдлаар бодож байна. Тэгээд swap болон commission гэнэ spread эдэр дээр мэдээний үеэр маркет нэгдэж хаагдах үеэр нэлээд анзаараарай гэж зөвлөмөр байна да. За тэгвэл шинжилгээний нэмээд юу байна шүү дээ. Нэг volume profile асуусан. Тийм нэг volume profile шүү дээ. За volume profile-ыг яг ашиглах зааврууд YouTube дээр ч юм уу Google дээр юу уусаа байгаад байдаг. Гэхдээ миний хувьд бол яаж ашигладаг вэ гэхээр миний одоо надад миний сурсан юу тэгээ юу өнцгөөстэй гэх юм бол ерөөхдөө илүү импульсив хөдөлгөөнөөс гадна одоо илүү түлхүү ашиглахаас гадна рейнжийн хөдөлгөөнөөр илүү ашиглах сонирхолтой байдаг. Одоо юу гэдгийг өнцөг гарч ирдэг. За нөгөө талаар энэ хөдөлгөөнийг одоо шилбэл volume profile энэчээс авлаа. За импульсив хөдөлгөөнийг одоо гараад рейнжийн хөдөлгөөнөөс илүү зурагт гарах юм бол бидэрт мэдээлэл илүү сайн өгдөг гэж ер нь бол би бас сурсан. Тэгэхээр энэчээс одоо рейнжийн хөдөлгөөнөөр илүү түлхүү ашигладаг гэсэн. За нөгөө талаараа
энэ хэсгээс одоо дээдлийн тодорч байгаас доотлын тодорч байгаас хоёр юу одоо ямар хөө мэдээлэл өгöd юм гэхээр одоо энэ area-д илүү үнцэнтэй хэсэг буюу энэ дээдлийн таасны хэсэг дээрээс илүү ханш унах сонирх одоо боломжтой магадaltaй байна. Нөгөө талаар доотлын ханш унах боломжтой байна гэдэг одоо юу гэдэг өсөх боломжтой гэдэг тийм үнцэг гарч ирдэг. Одоо area гарч ирдэг. За нөгөө талаар энэ чээс бас унших одоо юу гэдэг харах хэрэгтэй зүйл нь юу гэхлээр энэ бүдгэрсэн хэсэг дээр бас volume одоо юу гэдэг одоо хураагддаг болохоор энийг бас илүү харуул зүгээр байдаг. За энэ маань юу гэсэн утгатай вэ гэхээр энэ бүтэц ингэж явж хагаад илүү доошоо орж ирээд энэ хэсгийн одоо хэсгээс эсрүүцлээд иймэрхүү одоо зураг гарах боломжтой учраас энэ хэсгийн зураглалыг ч бас харах сонирхол одоо юу гэдэг илүү харуул бас зүгээр байдаг. За тэгээд энэ маань өөрөө л ерөөхдөө ба ICL-ийн аль нь илүү давмгай. За дээрэс нь энэ илүү энэ одоо арилжааны бүсийн илүү хамгийн их одоо контакт ихтэй гэдэг үнцэнтэй ханш хаана вэ гэдгийг бол энэ улаан зурагсаар харж болдог. Зарим хүмүүс нь бол энийг бохны арилжаа бол илүү хийх бас сонирхолтой хүмүүс байдаг. Жишээлбэл энэ гарлаач гэсэн буцаж орж ирээд энэчээс ийм зургал дээрээс илүү арилжаа хийх ч юм уу те. Иймэрхүү зургал байдаг. Тэгэхээр ямар хөө бүтцээс хамаарч арилжаа хийдэг, ямар хөө арга барилаас харилцаас хамааралтай байгаас хамаарат volume profile бас янз бүрээр ашигладаг тохиолдол гарч ирдэг. Зарим нь бол энэ хоёрын хооронд бүсийн арилжаа илүү одоо олохын тулд арилжаа таас шалны хооронд арилжаа хийдэг бол зарим нь бол энэчээс гарч явах үед нь илүү юу гэдэг pullback ч юм уу эсвэл бокон дээр буцаж ирж байгаа үед нь pullback нь арилжаанд илүү сонирхох тийм арилжаанд зарим бүр импульсив хөдөлгөөн төрж хүртэл татаад одоо энэчээс нэг ингэж авчаад ерөөхдөө арилжааны зургал гаргах гад бас хараад байдаг тийм зургууд ч гэсэн байдаг. Тэгэхээр ямар хөө арга барилаас илүү ашиглаж байгаа гэдгээс хамаарат бас өөрийнхөө арга барил тохируулах боломжтой тийм юу болоо. Нэг талаараа ерөөхдөө энэ нөгөө артлын volume өнгөрсөн чартан дээр харах тийм нөгөө үеийн move average юм уу бидний ашиглагын индикатор байдаг шүү дээ. Тэртэй адилхан ерөөхдөө индикатор маягийн зүйл. За тэгээд тэрийг илүү иймэрхүү зургал хэлбэрээр ашиглах тийм үнцэг гарч ирээд ашигладаг гэсэн үг. За хаанаас гаргаж ирдгийг биччихгүй тий. За ч одоо доотлол нь үлгүй яах вэ? Тэрний доотлоо энэ шүү дээ. За энэ projection гэдэг хэсгээр бол байна. Нөр дугаас нэг шууд сейвлдэг учраас. За энэ дэр бол volume based буюу энэ хэсгээр арилжаадаг. За энийг тэгээ бас дээрэс нь өөрөө ашиглаж байгаа хүн судлах юм бол дотгошоноо ороод гэсэн янз бүрийн нөгөө стайл за дээрэс нь энэ raw site ч юм уу тэрийн бас янз бүрээр хөрслөх боломжтой байдаг. Тэгэхээр нэг өөрөө бас нарийн судлаад үзвэл бас зүгээр. Ерөнхийдөө бол би бол ингэж ашигладаг volume profile-ыг бусад өөр хүмүүсийн хэлбэрээр ч юм ашиглах сонирхолтой байх юм бол тэрийг бол үзээд сурвал бас зүгээр байна. Окей, за баярлалаа. Айгуу гоё мэдээлэл өглөө. Мундаг та. Окей, за энэ лааны ингээд шинжилгээнүүд маань ингээд үгээр дуусж байна. За иймэрхүү маягаар ямар ч одоо өөр бүтээгдэхүүн болон тий хостел ч юм уу за бүтээгдэхүүн аль нь ч байсан болно доо. Тиймэрхүү бүтээгдэхүүнүүдээр санал бодлоо солилцох өсөлтөө хүмүүс авах юм бол комент хэсгээр бичээд битээр чадхаараа ингээд шинжилгээ болгоод өөрөө өөртөөхөө өнцгөр хараад оруулаад явж болно. Болох юм байна. За энэ талын мэдээ. За түрүү хэлсэнчлэн сар болгоны эхний 5 дахь учраас бид нарт non-farm мэдээ байгаа. За тэгээд 2 дахь эхлээд ерөөхдөө хятад бол амарч байгаа юм байна. За дунд нь солонгос амарч байгаа 5 дахьд бол амархгүй болж байгаа юм байна. За тэгээд ер нь 4 дахь, 3 дахь, 2 дахь гэл 10 цагуудаас бол мэдээтэй. За тэгээд 5 дахьд $830 дээр non-farm мэдээ гарах юм байна. Одоо яг нөгөө Америкийн их улсын мэдээс гадна яг бусад нөгөө одоо дэлхийд сонирхолтой мэдээ нь бас байна л да. Одоо юу гэдэг ихтэй хавцааны зургалтаас авахлаад Японы ерөнхий сайшнаас одоо шинээр сонгогдсон хамааралтайгаар Японы ханш одоо нөгөө Ники 240 ч юм уу тий стокууд нь өссөн ч юм уу тиймэрхүү зүйлүүд дэлхийд дахин болоод байна. Тэгэхээр энийг сонирхдаг хүн мэдхгүй учраас бас ярих юу бол одоо орол тэгээд өнцөг гарахгүй л байна л да. Тэгэхээр хэрвээ сонирхож байгаа юм бол бас
тийм мэдээнүүд бол яалтчгүй сайтуудаар бас гараад байна. Тэгэхээр тэрийг бас Азийн зах зээл дээр арилжаа хийдэг хүмүүсийн хам бол сток ч юм уу зах зээл дээр холбоотой Перу дээр арилжаа хийдэг байх юм бол бас уншиж сонирхол бас нэлийн халуун тийм сэдвүүд бол ойр үед тал гарч идэх байгаа шүү гэж бас давхар хэл. Тийм энэ нөгөө China 50, Hong-Kong 50 эдрийг гарсан ч бүтэн шүү. 20 морой өсцөөцөн биш дээ. Нөгөө иймэрхүү бүтээнүүд дээр нэг амар арилжаа хийдэг учраас анзаарахгүй байгаа даа юм байна. Листэнд байдаг. Сприд нэлээд өндөртэй. Миний санджаар багтаа 10-аас эхэлж исэн гэж санаад байна. Тийм хат түгээмэл арилжаад гэдэг юм гэсүүд бол. Тэгээ сая энэ 7 оны эхний ханшны нээлт төр Ники ч юм уу тийм Японы хувьцаа ч гэсэн ер нь л шөнийн ерхий зүйтэй холбоотойгоор ер нь л өсөж гарч ирсэн тийм зүйл бол гарч ирсэн. Тэгээд бас сонирхолтой мэдээллүүдтэй бас ойртой нэг фундаментал ойлголттой уншингууд бас сонирхолтой зүйл бас их болж ийн гэж хараад байна л да. Зөндөө юмны хажуугаар өнгөрөөд дээ шүү. Окей. За ингээд энэ 7-ны дугаарыг ингээд өндөрлж байна. За тэгээд энэ сарынх нь арилжаанд нь амжилт хүсцгээе. За хүсье. Чи ч гэсэн хүсцгээе гэж. За хүсье. За ингээд энэхүү дугаараа энэ үрээд дуусгаж байна. Дараагийн 7-ны шинэ дугаараар уулзтлаа. Түр баяртай. Бай. Алгуул. Хөл үзэгт. Сэрн Таавал. за амхаар. Зэлхүү ягцчлаа. За энэ ч дээ шинэ дугаар, шинэ 7 хоног, шинэ сар, шинэ данс. Хуучин чи юу? Үнэ. Тэглэлтэй. За шинэ дугаар болон шинэ 7 хоног, шинэ сарын мэнд хүргэе. Шинэ дугаараа ингэж эхлэе. Эхлэе. Яах гэдэг юм. Юу нэг хэлэх юм. Сайн ингэж бичлэг бичлэх ямар шиг энержиг болчихдээ. Чи сороод идэв биш. Хань хөнөөгдөг. Өглөөс нь чи юу? За бүр орж штат. Камернаас ичээд нэ. Яагаад гіврээд бэ? Хортол та ёо. Юу уух гэдэг юм. Яадгүй шүү дээ яа. Типтэй тийм өөрийнхөө тийм амьдралыг надтай холбоотой ямар хэлсэн бичиж бат. За эхлэе. Долоогоос. Долларын индексээс. Ийм болохоор чи тогтмол хэрэгцээтэй бич чадахгүй ба шүү дээ. Бүгд нь оруулнаа гэж.